Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр Монгол хэлний 5 дугаар ангийн хичээлийн эхтээр ажиллах гэсэн даалгаврыг бүгдээрээ хамтран гүйцэтгэе. За энэ хичээлээр унших чадвар, бичих чадвар, ярих чадвар, үнэлгээ дүгнэлт өгөх гэсэн ийм чадруудаа цааш нь хөгжүүлээд явна. Өнөөдрийн хичээлийн зорилго нэгдүгээрт нь эхийг уншиж ойлгох, хоёрт нь хэлзүүн дүрмээ баттгах, за мөн бие даан ажиллах, оновчтой зөв хариулах гэсэн зорилгоодыг төвшүүлж байна. Өнөөдрийн үзэх сэдэв маань шинэ машин. За эхийг багш нь уншиж өгье хүүхдүүдтэй. Чимбаяр шоргоолжны нууцад нэвтрэх хүслээсээ нятсангүй. Тэр шоргоолжны үүрэн дээр өдөржин унжина. Шоргоолжны биеийн бүтцэд нэг л учир байна гэж бодох болжээ. Нэг удаа Чимбаярын гарыг час хийтэл хазаж гин. Ийм жижигхэн мөртөө яагаад ингэж чанга хаздаг билээ? Хүү дахиад хэд хэдэн удаа хазуулж туршиж гин. Бас биеийн хойд хэсгийг нь тасалж хаяжгаад хазуулж туршив. Өвцөнгүй гин. Инхээр биеийн хойд тасархай нь хазахад нэмэр өгдөг байх нэ. Шоргоолжны энэ хаздаг аргыг л судалж чадвал нууцыг нь тайлж болох юм биш үү? Тийм ээ. Чимбаяр дүгнэлт хийж чаджээ. Аал шиг урт хөл, анаас шиг өндөр хүзүү, арслан бар шиг хүчрхэг булчингүй бүх бие нь хатуу хайрс. Тэгсэн мөртөө яагаад өөрийн жингээс олон 10 дахин хүнд юмыг дажгүй өргөж чаддаг билээ? Өргөгч гэждээ амандаа зугаад л явж байгаа хэрэг шүү дээ. Хүү чухмын нууцыг л тайлж чадсанаар шинжлэх ухаанд том нээлт хийсэн юм. Шоргоолжны биеийн хойд тасархай нь урд хэсэгтээ дэм өгч хөшүүргийн үүрэг гүйцэтгэн хазах юм уу хүнд юм өргөх боломжийг хэд дахин нэмэгдүүлдэг ажээ. Та нар хүн байгалийн хичээл дээр хөшүүргийн тухай заалгасан шүү дээ. Тэгвэл шоргоолж нэг ёсондоо байгалийн бүтээсэн амьд хөшүүрэг юм байна. Хүү шоргоолжны биеийн бүтцийг дуурайлган шинэ машин зохион бүтээхээр шийджээ. Тэгээд шинэ машинаа хийхээр их л махран оролдож сууна. Янз бүрийн дүрстэй мод, төмөр, эрэг шураг хөглөрөн харагдана. Нэг юм бүтэмжгүй болоход дахиад нэг өөр янзаар хийж байна. Заяа охины хүүхэлдийг харж угсрах аргаас санаа авч байсан юм. Ингэж уйггүй өдөржин шөнжин нойр хоолоо мартан ажилдаг аж. Үүнд нь аав ээж нь санаа зовдөг гин. Гэвч хийсэн зүйл нь өдөр ирэх бүр сайжирч байсан юм шүү. Аргагүй ч бид эрсний хүчинд амжилт олдог нь жам шүү дээ. Үнэн дээр хүү гав ганцаараа бол юу ч бүтээж чадахгүй байсан л да. Ангийн нөхөд багш түүний дүү заяа охин тун их тус болсныг энд зориуд хэлэх хэрэгтэй. За тэгээд шинэ машинч бэлэн болж Чимбаяр зорсондоо хүрлээ. Тэр шоргоолжны бүтцийг дуурайлган бяцхан өргөгч машин зохион бүтээжээ. Хичээл эхэлсний дараахан Улаанбаатар хотод олон улсын тэмцээн болсон юм. Чимбаярын ангийн найзууд нь шинэ машин бүтээхэд оролцсон гавьяатнууд болохоор тэмцээн үзэх эрхийн бичгээр шагнагдсан байж. Тэр тэмцээн дээр Чимбаяр маань дэлхийн аварга цол хүртсэн юм. Залуу аваргад хүн бүхэн баяр хүргэнэ. Яаж ийм амжилтанд хүрсэн тухайга ярьж өгөөч гэж сурвалжлагч нар шалгаагаад салдаггүй. Чимбаяр би шидэт юм уусан юм. Хүнд гинтхэн бяр чадал нэмдэг шидэт үрэл гэхэд тэд гайхаж байгаа нь жигтэйхэн. Чимбаяр инээмсэглэснэ. Тийм ээ, шидэт юм. Тэр имийг хөдөлмөр гэдэг юм байна. Гэхдээ нь академич тааламжтай наргагүй толгой дохин нагал сахлаа имрэн инээмсэглэж зогсон юм. Нээрээ тийм байна шүү хүүхдүүдээ. Хөдөлмөр гэдэг эд шидтэй им байдаг юм байна. За одоо ихээ сонсож утгыг ойлгосон бол бүгдээрээ дараагийнхаа даалгаврыг ажиллацгаая. За нэгдүгээрт нь нууцыг тайлах, үгийн утгад тохирохыг сонгоно гэсэн даалгавар байна. За энэ дээр 3 хувилбараар хүүхдүүдээс асуусан байна. Нууцаар тайлбарлах, нууц тайлагдсныг мэдэх, нууцаар хайж
учрыг мэдэх, тухайн зүйлийн учрыг олж илрүүлэх. Энэ гурван хувилбараас алийг гэж бодож байна хүүхдүүд ээ. За, нууцыг тайлах гэдэг маань нэгсэндээ тухайн зүйлийн учрыг мэдэх, нууц зүйлийн учрыг олж илрүүлэх буюу С хувилбар байна. За, хоёрдугаар даалгавар нь аалт шиг урт хөл, анааш шиг өндөр хүзүү, арслан бар шиг хүчрхэг булчингүй бүх биеийн хатуу хайрс гэсэн энэ хэсэгт уран зохиолын ямар дүрслэл байна вэ? За, энэ аалт шиг урт хөл, анааш шиг өндөр хүзүү, арслан бар шиг хүчрхэг булчин гэдэг маань одоо нэгсэндээ бол тийм ээ ямар амьтантай нэг зөөрлүүлээд байгаа вэ? За, шоргоолц. Тэгэхээр зэрэг энэ уран зохиолын амьдчлал уу, багсгал уу, зүйрлэл үү, ихсгэл үү? За, аль нь гэж бодож байна хүүхдүүд ээ? За, энэ бол ихсгэл юм байна. Өөрөөр хэлбэл шоргоолц бол маш жижигхэн биетэй, нарийнхан хүлтэй тийм ээ, тасархай биетэй одоо ийм амьтан учраас энийг хүчрхэг том амьтантай яах нь одоо ихсгэж энэ одоо ажилсаг хөдөлмөрч байдлын ихсгэл байдлаар дүрсэлжээ. За, гуравт нь Чимбаяр шинэ бүтээлээ сургуультай өргөн барив. Өөрийн жингээс олон арга дахин хүнд юмыг өргөж чаддаг билээ гэсэн өгүүлбэрүүдийн тодруулсан үгс ямар утгатай вэ? За, эндээс одоо тодруулсан утгатай үг нь даалд утгатай юм уу, ойролцоо утгатай үг үү, эсвэл салаа утгатай үг үү, эсрэг утгатай үг үү гэдгийг бүгдээрээ олж тайлбарлах юм байна. Даалгаврын дөрөвт нь Чимбаяр шоргоолцны нууцад нэвтрэх хүсэлтэд туршилт хийв гэсэн энэ хэсэгт цэгийн оронд тохирох холбох үгийг сонгоно. За, бид нар монгол хэлний хичээлээр хэл зүйн дүүрэн өөрөөр хэлбэл ямар холбох үгнүүд байдаг вэ гэдгийг үзсэн. Тийм учраас эндээс энэ дөрвөн үгнээс сонголт хийх юм бэ. За, нэгдүгüүрт нь ба, хоёрт нь өмнө нь, гуравт нь учраас, дөрөвт нь үр дүнд. За, тэгэхээр одоо эндээс ямар үгнүүдийг сонгох вэ? Тийм ээ? Тэгэхээр зэрэг учраас гэдэг үг тийм ээ? Одоо нууцад нэвтрэх хүсэлтэй учраас туршилт хийсэн гэсэн С хувилбарыг сонгож олсон байна. 5. Эхийн санааг зөв дараалалд оруулсныг сонгоорой. За, энэ дээр одоо дөрвөн хувилбар байна. Машин бүтээсэн нь, тэмцээнд оролцсон нь, туршилт хийсэн нь. Туршилт хийсэн нь, машин бүтээсэн нь, тэмцээнд оролцсон нь. Туршилт хийсэн нь, тэмцээнд оролцсон нь, машин бүтээсэн нь. Шинэ машин, шинэ нээлт, дүүгийн тоглоом. За, энэ дөрвөн хувилбараас аль нь вэ? За, аль нь гэж бодож байна хүүхдүүд ээ. Тэгэхээр энийг одоо маш сайн ихээ ойлгосон тохиолдолд зөв хариултыг сонгох учиртай. Хэрвээ ихийг гүйцэд сайн ойлгоогүй бол эндээс зөв хариултыг олж чадахгүй гэсэн үг юм байна. 6. Чимбаяр гараа шоргоолцонд хазуулахад час хийтэл өвдсөний учрыг олно. За, мөн дөрвөн хувилбар өөрөөсөө 10 дахин их хүчтэй учраас, хатуу хайрсан биетэй учраас, хойд хэсэг нь өргөх хүчийг нэмэгдүүлдэг учраас, хэд хэдэн удаа хазуулсан учраас. За, яагаад өвдсөн бол хүүхдүүд ээ? Энэ дөрвөн хувилбараас алийг сонгох вэ? За, тэгэхээр багш нь бол зарим хувилбар дээр зөв хариултыг хэлж байгаа, зарим хувилбар дээр хэлэхгүй яваад байгаа. Энэ яагаад хэлэхгүй яваад байна гэхээр зэрэг та нар өөрснөө яах нь бие дааж зөв хариултыг сонгох учиртай шүү. 7. Чимбаяр шинжлэх ухаанд ямар нээлт хийсэн бэ? Хүүхэлдээ харж угсрах арга мэдсэн, шоргоолжинд гараа хэд хэдэн удаа хазуулах арга мэдсэн, шоргоолцны бүх биеийн хатуу хайрс гэдгийг мэдсэн, шоргоолцны хойд хэсэгт хүч байдаг гэдгийг мэдсэн. За, энийг бүгдээрээ хамтарч ажиллая. Тэгэхээр аль хувилбар нь зөв гэж бодож байна хүүхдүүд ээ? За, мэдээж одоо шинжлэх ухаанд хүүхэлдээ харж угсрах арга мэдсэн гэдэг бол
Зөв хариулт биш юм байна. Тэгэхээр эндээс D хувилбар буюу шоргоолцны хойд хэсэгт хүч байдаг гэдгийг мэджээ. 8. Нээрээ тийм байна шүү хүүхдүүдээ, хөдөлмөр гэдэг ид шидтэй юм байдаг юм байна гэсэн хэсэгт баталсан өнгө аяс илэрхийлж байгаа өгүүлбэр нь аль вэ? Тэр өгүүлбэрээ гайхсан өнгө аястай өгүүлбэр болгон хувиргаж бичээрэй. За энийг одоо хүүхдүүд та нар өөрснөө сонгож бичих юм. Яагаад гэхээр зэрэг нэгдүгээрт нь баталсан өнгө аястай өгүүлбэр, энийгээ баталсан өнгө аястай өгүүлбэрээ гайхсан өнгө аястай өгүүлбэрээр сольж бичнэ. Энийг бичихын тулд хүүхдүүд өөрсдөө ихээ эргэж дахин нэг сайн унших боломжтой юм шүү. 9. Эхийн 2 дугаар хэсэгт хэн, юу, ямар, яав зэрэг асуултаас ашиглан сэргээн санах нэг асуулт зохиогоорой. Одоо энэ дээр хэл зүйн дүрмийн холбогдлолтой асуулт орж ирж байна. Монгол хэлний үгсийн аймаг, жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг, төлөөний үг гэх мэтчлэн маш олон үгнээс бүрддэг. Тэгэхээр эдгээр асуултын аль тохирох нэг асуултыг зохиож бичих нэ. Бичихтэй зөвхөн 2 дугаар хэсгээс биш хүүхдүүдээ, энийг сайн анхаарай шүү. 10. Чимбаярыг шинэ машин хийхэд тус болсон зүйлүүдээс 3-ыг тоочин бичнэ. За мөн өөрөөр хэлбэл Чимбаяр шинэ машин хийх сэтгэгдэл Чимбаярт яагаад төрсөн бэ? Мөн л нөгөө эхийг уншиж учрыг сайн ойлгосон, өөрөөр хэлбэл цогцлбор тус бүрт байгаа одоо утга агуулга юуг илэрхийлж байна вэ гэдгээс шалтгаалan энэ тус болсон зүйлүүдээс 3 бичих юм байна. 11. Шидэт ийм уусан юм. Хүнд гинтхэн бяр чадал нэмдэг шидэт үрэл гэсэн өгүүлбэрийн тодруулсан үгэнд тохирох үгийг сонгон бичээд зохиогч яагаад энэ үгийг сонгож бичснийг тайлбарлаарай. Яагаад шидэт ийм уусан юм гэсэн тийм ээ хүнд гинтхэн бяр чадал нэмдэг шидэт үрэл гэсэн өгүүлбэрийг Чимбаяр хүү хэлсэн бэ? Энэ өгүүлбэрээр тухайн их ямар утга санаа илэрхийлж байна вэ гэдгийг зохиогч хэрхэн яаж сонгосон бэ гэдгийг тайлбарлаж бичих нэ. Яагаад зохиогч энэ өгүүлбэрийг энэ ихэд сонгосон юм болоо? 12. Дараах 2 зүйлийн онцлог шинжийг илрүүлж нэгтгэн дүгнээрэй. За хөдөлмөрийн онцлог шинж, нөгөөх нь шидэт дэм. Энэ 2 үгийн онцлог шинж энэ ихэд ямар утгаар илэрч байгааг бүгдээрээ онцлог шинжийг бичээд дүгнэж мөн бичих юм байна. Ерөнхийдөө энэ ихийн дүгнэлт хэсэг гэсэн үг байх нэ. За 13. Чимбаярыг олон улсын тэмцээнд төрүүлэхэд юу нөлөөлсөн бэ? За тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд хүүхдүүд уншсан ихээ дотроо бодож, тунгаан ойлгож, тийм ээ, өөрийнхөө ойлгосноор 30-аас 35 үгэнд багтааж тайлбарлаж бичих юм байна. За тэгэхээр одоо унших чадварын даалгавар нийтдээ 13 асуултаар ингээд дуусаж байна. За дараагийн даалгавар бол бичих чадварын даалгавар байгаа. Бичих чадварын даалгаврын сэдэв болвол тийм ээ миний амжилт гэсэн сэдвээр 120-аас 150 үгэнд багтаан зохиож бичнэ. Бичихийн тулд эхлэл, гол, төгсгөл 3 хэсгийг тийм ээ ямар сэдвээр яаж бичих вэ гэдгийг зааж өгсөн. Эхлэл хэсэгт нь чиний бичих хийх дуртай, сурах дуртай зүйлийнхээ талаар 20-30-аас 50 үгэнд багтааж бичнэ. Гол хэсэгт нь чи тухайн зүйлийг яагаад хийх сонирхолтой, яагаад сурах хүсэлтэй болсон талаараа бичих юм байна. За энэ бичиж байгаа сэдэв маань 60-аас 80 үгтэй. За төгсгөл хэсэгт нь тухайн зүйлийг хийснээрээ чи ямар амжилтанд хүрсэн бэ гэдгээ
үнэлж дүгнэж бичгий. Энэ хэсэг нь болохоор 30-аас 50 үгтэй их зохиож бичнэ. За өнөөдрийн хичээлийг багштайгаа хамтран хийсэн хүүхдүүддээ маш их баярлалаа. Багш нь хариулаагүй даалгавруудыг өөрснөө бие даан гүйцэтгэж дараагийнхаа эхийг ажиллах дээр амжилт гаргаарай. Баярлалаа.